За ерөнхийдөө далд ертөнцийн тухай нэг жоох юм ярьдсан билүү гэж би одоо бодож байна. Далд ертөнц энэ тухай тэгээ гол нь 3 дахь зүүн бэлэг тийм үнийг хэрхэн хөгжүүлэх тухай ерөнхийдөө өөрийнхөө үзэл бодлуудыг та бүхэнд хуваалцах хэвчтэй гэж бодож байна. Тэгэхээр би ерөнхийдөө гол нь юу гэж хэлэх гэж байгаа юм гэхээр иймэрхүү юмнуудын тухай ярих үед ярина. Гэхдээ төлбөртэй ярина гэвэл тэр хүн миний Facebook групп руу орох юм бол сайн мэдгүй байна. Төлбөртэй групп нэгээд нэлээд судалгаатай тийм ээ. За нэлээд судалгаатай нэг иймэрхүү юм ярьчвал яадаг юм бол хүн ер нь хэр орд юм бол гэж одоо бодож байна. Баг багтаа би ч яг тодорхой хэмжээд бас зарим нэг тийм хүмүүстэй бас уулзчил байсан. Одоо үнэхээр чадвартай ч юм уу те гүү ч юм уу гэмээр манай ээж ч гэсэн одоо тийм ээ ингээ хутаг долоодог те халуун хутаг долоодог чадвартай янз бүрийн хүмүүсийг бол мэддэг байсан. Тэгээд тодорхой хэмжээд бас тийм хүмүүсээс бас тусламж авдаг байсан. Тэгжээч амнаас бас тухайд зарим нэг хүүхдүүд амнасыг бас уртсгаж байсан тохиолдлууд байсан болохоор зарим нууцуудыг би гадарлахын хүрээнд тийм үү далд ертөнцийн тухай хэний ч мэдэхгүй олон зүйлсүүдийг ярил та нар төлбөртэй гэхдээ тийм групптэй гэхдээ тэр багийн хүмүүсийн дэлгэж чадахгүй мэдэхгүй зүйлсүүдийг дэлгэж ярина гэвэл тийм үү та нар төлбөртэй группэд орох уу яах вэ гэж би асуух гэдэг юм. Ингээд за тэгээд энэ хүргээд энэ бичлэг өнөөдөр 2025 оны 2 сарын 7-ны өдөр болж байна. Тэгээд та бүхэн хэрвээ ямар хүн юм ярьдгийг мэдэхгүй бол би ерөөдөө нэг иймэрхүү бичлэг хийсэн байгаа. За нэг иймэрхүү бичлэг хийсэн. 91 хүн лайктарсан байна. 4800 үзсэн байна. Тийм үү? Нэг хэдэн комент бичсэн байна. За тэгээд хэрвээ юу гэдгийг тийм ээ далд ертөнцийн бурхан байгаа байхгүй бол хинч үүс гэж хэлж чадахгүй тийм үү тэгсэн гэрнэ одоо юу гэдгийг тийм ээ бурхныг үүсгэсэн шинжлэх ухаан ч өөрснөө байгаад идэг гэсэн шинжлэх ухаан ярьдаг хүмүүс нь өөрснөө бүр итгэхтэй хамгийн тэнэг шашинд итгээ явж чаддаг болтууд маш олон байдаг. Тэгээ би юу хэлэх гээд байгаа юм гэхээр шинжлэх ухаанч хүмүүс бол тийм ухаантай хүмүүс бол биш ээ. Энгийн хүмүүс гэж би өөртөө хэлмээр байна. Шинжлэх ухаанаар бурхныг бол үүсгэж болдог юм биш. Бас чөтгөрийг ч үүсгэж болдог юм биш. Удахгүй угаасаа энэ миний дэлгэж ярих юм дээр нууцлаг группт баг бүх юм бий л болгоод ярьчих юм байна. Баг хин юм. Баг бүх нууцуудыг бий л болгоод ярьж байна. Өмнө та нар миний хэрвээ бичлэгүүдийг үзчихсэн бол миний энэ бичлэгүүдээс нэлээд олон хүмүүс санаа авч ярьжсэн байдаг. Одоо би та нарт харуулъя. За энэ Нострадамусын зөвлөж яг уу тийм ээ. Энэ дэр би улс төрийн үүднээс прогноз хийж ярьж байгаа шүү дээ улс төрийн үүднээс. Харин би бүр өмнө та нар хэрвээ харж байгаа бол би бүр өмнө нэлээд хэдэн жил би одоо тэр Идэрбатыг вакцины тухай ингээд илчилж ярихаас өмнө ярьжсэн. Идэрбатыг тэр тийм ээ энэ Жо Байденны тухай ярихаас өмнө би энэ хэдийн тухай би ярьжсэн шүү дээ. Та нар цаг хугацааг нь хараад үзэх юм бол би төрүүлж ярьсан байгаа шүү тэр Идэрбатаас ч өмнө. За тэр хинээс ч өмнө би бүр өмнө тийм ээ хамгийн анхлаад би тэр тулга гэж залуугаас чинь өмнө хамгийн анхлаад би шашин шүтлэгний тухай ярьж энэ асуултанд тэр тулга гэж залуу хариулж исэн байгаа шүү гэд би өөртөө хэлчмээр байна тийм ээ.
Христ итгэгч тийм ээ. Тэгээд би гэгэрт хүрэх буюу бурхан болох зөвлөгөө гэдэг иймэрхүү зөвлөгөө өгчээсэн байгаа. Тэгээд үлжсэн хүмүүс юм ойлгож байгаа байх юм би бас найдаж байна. Энэ 6 хүн нэг лайк тарсан удаа ш. Содын шинэ шигсэн ялгаахгүй. За одоо би мэдээж хэрэг 6 жилийн өмнөхөөс муу 2 жилийн өмнөхөөс муу одоо мэдээж хэрэг арай илүү гүнзгий юм ярина. Хамаахгүй гүнзгий юм ярина. Тэгээд дээрс нь улс төрийн үүднээс холбогдлолтой прогноз хийгээд зарим юмнуудын тайлбарлаад явна. Тэгээд нэг тиймхүү Facebook групптэй тийм үү. Тэгэд юугаар бас тулж болно. Төлбөрөө. Компьютерийн сэлбэг хэрэгсэлж одоо яг надад i7-гийн 4-р CPU шиг тийм үү хэрэгтэй байна. Тийм тэгээд юу гэдэг ямар нэг юмар тулж болно. Тэ ямар нэгэн компьютерийн сэлбэг хэрэгсэл ч юм уу микрофон ч юм уу те ямар нэгэн байвал тулж болно. Тэгээд энэ арай хитрх юм байна биз. Энэ арай тэмдэг өндөр болно. За бойлоо тэгэж ярихад яг. Ер нь яг зүгээр болоод яг би гол нь юу хэлэх гээд байгаа юм гэхээр нэг бол би ном гаргачих. Тэгээд номоо нэг бол тиймэрхүү юмудаар сольж болно. Бартер хийж болно. Гэхдээ ерөнхийдөө би гол нь би юу хэлэх гээд байгаа юм гэхээр нэг бол яг хэрвээ ашигтай байна хэрвээ олон хүмүүс хэрвээ яг дэмжиж эхлэх юм бол би ном хийхэ болоод шууд ярэ авах гэж байгаа. Ярэ авчих гэж бодож байна. 70 ертөнцийн тухай өөрийнхөө уншиж ирсэн, мэдэрч ирсэн тийм үү? Тэгээд маш олон зөв бэлэгт гэсэн тиймэрхүү хүмүүстэр очиж ирсний хувьд ялангуяа би өөрөө очие гэж очоогүй л дээ. Зарим хүмүүс заавчгүй очооч гэсээр галбар очуулж ирсэн тохиолдол биш үүтэй би. Тэнэг хүмүүстээр очуулж ирсэн. Тэнэг мангар баялаар хүмүүстээр ч очиж ирсэн тохиолдол байлаа. Зөвч хүмүүстээр очиж ирсэн боллоо. Тэгээд ерөнхийдөө гол асуултанд юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр ерөнхийдөө би та нарын бодож байгаагаас илүү гүнзгий, илүү хүлээсэн сэтгэлтэй чинь давхаар илүү гүнзгий, тооч бөгөөд тодорхой 70 ертөнцийн нууцуудыг хэлж өгч чадах байхаа баг ихэнх хүмүүсээс илүү гэж би одоо бодож байна. Тэгээд сарын ер нь нэг бол хэд гэж тохирох уу? Сарын бас яг бабках шиг одоо 5000-аар тохирчих уу? Аль эсвэл одоо тэр нэг хин шиг тийм ээ. Нэг одоо заах жилийн одоо 60,000-аар тохирох уу? Аль эсвэл номоо нэг бүсэн худалдаанд гаргах уу? Яах вэ хүү гэд ингээд шийдвэр хаагаал ингээд яг үзэгчтэй энэ бичлэгээ хандаад хэлж ин л да. Миний чихийг жоох хүмүүс гайхаад байгаа шүү. Энэ чих тодорхой хэмжээ жоох өрөвсөд байгаа. Тэгээд гүцэд идгэлж чадахгүй байгаа. Бүүд гэд тэгээд байгаа байхгүй. Тэгээд гэтээ яг утахгүй гайг болчих واخ. За тэгээд ерөнхийдөө гол санаа минь юу хэлэх гээд байгаа юм гэхээр би баг ихэнх нууцуудыг нь баг гадарлан шүү гэж хэлмээр бай. Зарим нууцуудыг нь баг гадарлан шүү. 70 ертөнцийн тухай. Хор хохирлыг нь ч би өөр дээр амсаж исэн болохоор хор хохирлыг нь ч амсаж исэн. Буян юуг нь ч амсаж исэн болохоор аль ядыг нь амсаж исэн. Би өөрийнхөө бие дээр мэдэрч исэн болохоор тодорхой хэмжээ зарим зүйлсүүдийг ярихад бэлэн байна. Иргэдтэйгээ хуваалцах гэж би одоо бодчих. Тэгээд та бүхэн юу гэж бодож ийн өөрснөө мэдцгээ. Яг сонин та нарын амь настай холбоотой маш чухал ном хэрэг гарах юм бол нэгтгэж байгаад нэг бүсэн ном гарах юм бол амь настай холбоотой маш чухал ном гарч ирнэ. Тэгээд номыг нь хэрэг би зарах юм бол би доотлол нь 50,000 гар юм уу 60 юм уу
50-аас 60 мянга гардыг одоо зарна гэж одоо бодож байна. Доотлон. Яг гэх юм бол би хэрэг багийн хүмүүсээс илүү үнэтэй, цэнтэй та нар хичнээн өндөр үнэтэй ном худалдаж аваад мэдхгүй тийм мэдлгүүд миний энэ дотор байгаа. Эрүүл мэндийн, шашны, даалт ертөнцийн зүгээр л би хэлээгүй байгаа болохоор ш. Гэтэ одоо цаг нь болоод байна л та. Хэлэх цаг нь болоод байна. Тиймээс би яарвчлаад байна. Нэг бол ном болгоод гаргаа, нэг бол тодорхой хэмжээнд групп нэй. Тэгээд та бүхэн санал хүсэлтээ хэлээрэй гэж би одоо хүсье. За тэгээд энэ хүргээд юмшлэх үндэрлээ. Өнөөдөр 2025 оны 2 сарын 7 22 цаг 59 минут болж байна.